Гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг. Гэр бүлийн хүчирхийлэл бусдын нүднээс нууц далд үйлдэгддэг. Хохирогчийг алгадах, үстгээс эхлээд сэтгэл санааны дарамтанд оруулах, амийн хөнөх хүртэлх санаатай үйлдэлүүд урт удаан хугацаанд турш байнга давтагдан даймжирч байдаг. Баримт 1 2012 оны 4-р сард 22 настай хохирогч Ген нөхөртөө 12 хутгалуулж амнаас алдсан. Тэрээр өөрийгөө хамгаалуулахаар цагдаа шүүхийн байгууллагад олон удаа хандсан ч тусалцаа авч чадаагүй. Баримт 2 2013 оны 5-р сарын 4-ний шөнө эцэг нь хүүгээ заа зурцсан. Баримт 3 Өвсгөл аймагт 16 настай Бэг 3 жилийн турш авгагч нь амбартаа хорж тарчлааж байсан. Баримт 4 Баянзүрт дүүргийн цагдаагийн 1-р хэлтсэн хэрэг бүртгэгч хошууч эмэгтэйг аавынх нь хамт хөнөөсөн хэрэг гарлаа. Талигаач цэгийн төрсөн дүүн найз залуу Бэтэ дахин уулзахгүй харилцаагаа таслана гэсэн байна. Үүнд өшөргсөн залуу ишийн гэр бүлийнхнийг хутгалж 2 хүний амь насыг хөнөөж 2 хүний биед хүнд гэмтэл учруулжээ. Баримт 5 2014 оны 3-р сарын 24-нд төрсөн эцэг нь 2 хүүхдээ өдөржин хазаж тамлаж зовоосон. Баримт 6 2016 оны 5-р сард нөхөр нь эхнэрээ хардаж боомлон амийн хөнөөсөн хэрэг гарсан. Сэжигт нь Москва хорооллын урт талын хөрс худалдааны төвийн гадаа Toyota Prius маркийн машины тээшинд санаатаагаар хөнөөсөн эхнэрийнхээ цогцыг нүүн дарагдуулах гэж байгаад цагдаад баригдсан. Ген эхнэрээ зодож гэмтээсэн хэрэгтээ цагдаагийн байгууллагад шалгагдж байгаад хохирогчийг дарамтлж эвлэрсэн үндсэлээр хэрэгээ хэрэгсэхгүй болгуулснаас хойш 2хан цагийн дараа хохирогчийн амийг хөнөөсөн байна. 2013 оны 9 сард Говьсүмбэр аймагт багш эмэгтэйг нөхөр Ген барилгын багжаар зодож амь насыг хөнөөжээ. Хохирогч хамгаалагдаж чадахгүй байна. Байнга зодох, зовоон тарчлах зэргээр гэр бүлийн хүчирхийллийн түгээмэл үйлдэлийн улмаас ноцтой хор уршиг учирсан. Энэ тухай хохирогч өөрөө гомдол гаргасан л бол эрүүгийн хэрэг гэж үздэг. Бусад тохиолдолд иргэний хэрэг тооцдог тул эрт үед нь тасан зогсоож чадахгүй байна. Занал хийлэл, сүрдүүлэг, хяналтанд ор байгаа хохирогч хуулийн байгууллагад гомдол гаргадаггүй. Гаргасан ч гомдлоосоо татгалздаг. Эсвэл гэр бүлийн асуудал гэдгээр хэрэгсэхгүй болгодог. Хариуцлагаас мултарсан этгээд гэмт үйлдэлээ үргэлжлүүлж, улмаар өшөрхөн дарамтласаар эцэст нь хэн нэг нь амиа алдах, олон жилээр ял идэх, гэр бүл дахин хизээд сэрэхгүйгээр задрахад хүрч байна. Зодох, занал хийлэх, мөрдөн мөшгөх, албадах, утаан доромжлох, бусадтай харилцааг хязгаарлах, эд хөрөнгийн эрхэнд нь халдах зэрэг хохирогчд байнга зовиур шанал учруулдаг үйлдэлүүдийг гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт тооцох. Хүчирхийлэл үйлдэгчдэд хийсэн үйлдэлд нь тохирсон ялгамжтай ял шийтгэлийг оногдуулах шаардлагатай байна. Гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг. Гэр бүлийн хүчирхийллийг зогсоож чадвал нийгэмд хүч хэрэгэлсэн гэмт хэрэг дагаж буурна.